2024 оны байдлаар 11.11-ийн 2 дугаар шугамд e-Mongolia системээр иргэний үнэмлэх хэрхэн захиалах талаар нийт 3239 дуудлага мэдээлэл ирсэн байна. За та иргэний үнэмлэх дахин захиалах байгаа бол e-Mongolia систем рүү өөрийн бүртгэлтэй хаягаараа нэвтрээ орж үйлчлэгээ хэсэгт иргэний үнэмлэх дахин анх үйлчлэгийг сонгоно, дахин захиална. Харин та иргэний үнэмлэх анх удаа эсвэл 25 болон 45 насны иргэний үнэмлэхээ захиалах гэж байгаа бол өөрийн харьяа дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст өөрийн биеэр заавал очиж захиалах шаардлагатай. Мөн тусааны байдлаар жолоодох эрхийн үнэмлэхийн захиалгатай холбоотойгоор 3266 иргэн 11.11 төвийн 2 дугаар шугамаар холбогдсон байна. Та e-Mongoliad нэвтрэн орсны дараа хайлт хэсгээс жолоодох эрхийн үнэмлэх гэж хайх ба гарч ирсэн үйлчлэгэн дээр дарж үйлчилгээ авах товчийг дарна. Ингээд гарч ирсэн дэлгэцэд үндслэл шалтгаанаа бичээд цааш үргэлжлүүлэх үед таны хувийн мэдээлэл харагдана. Өөрийн мэдээллийг хянаж нягтлаад бичиг баримт хавсаргах хэсэгт шилжинэ. Энэ хэсэгт та өөрийн гарын үсгийг цагаан цаасан дээр хар өнгийн балаар тод бичиж файл байдлаар оруулж хуудасны тоог хэсгийг бөглөөд үргэлжлүүлнэ. Холбоо барих хуудсанд та өөрийн холбоо барих мэдээллүүдийг оруулж хөргүүлэх хаягаа сонгоно. Ингээд эцсийн хэсэг болох төлбөр төлөх хэсэг гарч ирэх ба та төлбөрөө төлснөөр таны захиалга амжилттай болно. Төрийн үйлчлэгийг таны гарт Цахимаар шийдэж цагаа хэмнээ e-Mongolia.